Биеийн жин өндөр хэмжиж, биеийн жингийн индекс тодорхойлго. Үзэлгийн өрөө баталгаажуулсан жин өндөр хэмжигч багаж, эрүүл мэндийн дэвтэр, хяналтын болон ажиглалтын хуудас. Үйлдэлийн өмнө хэмжилтэд хэрэглэгдэх өндөр жин хэмжигчийг шалгана. Хэмжилт хийлгэх гэж байгаа үйлчлүүлэгчид ажилбарын тухай тайлбарлана. Үйлдэлийн явцад жин хэмжигчийн үндсэн болон туслах хэмжилтийн тохируулгыг тэг зурваст байрлуулах бөгөөд хэмжилтийн зүүг гол цэгт зааж байгаа эсхийг шалгана. Хэмжилтийн зүү гол цэгт заагаагүй тохиолдолд тохируулгыг хөдөлгөж тэг зурваст заалгана. Үйлчлүүлэгчийн гадуур хувцас гутлыг тайлуулан жин хэмжигчдээр зогсоон жинлэнэ. Өндөр үзэгтэй үйлчлүүлэгчийн дагц мөрний шунтан өгзөг өсгий зэрэг нь өндөр хэмжигч багажинд хүрэлцсэн байна. Өндөр хэмжигчийн хөдөлгөөн тэсгийг толгойд тулгаж заасан хэмжээсийг тэмдэглэж авна. Үйлдэлийн дараа биеийн жин өндрийн хэмжээг эрүүл мэндийн дэвтэр, ажиглалтын хуудас болон хяналтын картанд тэмдэглэнэ. Жин болон өндрийг хэмжсэний дараа биеийн жингийн индексийг томьёо ашиглан тооцоолно. Биеийн жингийн индексийг тодорхойлохдоо биеийн жинг өндрийн квадратад хувааж олно. Биеийн жингийн индексийн үзүүлэлт нь 18.5-аас бага бол туранхай, 18.5-аас 24.9 бол хэвийн, 25-аас 29.9 бол илүүдэл жинтэй, 30-аас 34.9 бол таргалалтын 1-р зэрэгтэй, 35-аас 39.9 бол таргалалтын 2-р зэрэгтэй, 40-оос дээш бол таргалалтын 3-р зэрэгтэй гэж үзнэ. Гарсан үзүүлэлтийг дүгнэж үр дүнг үйлчлүүлэгчид тайлбарлаж өгнө. Анхаарах зүйлс: биеийн жинг улам буюу 8-аас дээш цаг хоол сойсон үед мөн бие зассны дараа хэмжих нь илүү тохиромжтой.